Зохиолч Баасангийн намин чимэд Хөныгийн голд болсон явдал. Хөныгийн голд болсон хөлтэй найр наадам тараад арваад хонсон ч баг байтугай сум даяар хөл хошин татарч яриа цуун намжсангүй. Шартаж бүрзийсэн харчуул зэлтэй айл бараадан шогшиж хэл ам загтансан эмс хүүхнүүд ойр зууртаа шавтналдаж энд тэнд 2-3-аас дээш цуглаадах бол саяны найрын хөлтэйг бэлтэйг цамааныг баяр хууг нэр төртэйг л өрсөн шагшицгаана. Зарим нь бахархангүй, зарим нь атаархангүй, зарим нь бүр бишрэнгүй. Хөныгийн голд нэгэн бүлийн ах дүүс амраг садныхан аж төрөх билээ. Тэднийхний хонин сүрэг төмд, ямаа бас төмд, адуу мянгад хүрч тэгээд сум орноон донслогсон найр наадам хийсэн аж. Хөныгийн гол түшсэн хүнээ тэтгэж байдаг. Буйн нь бум зүгтээ дэлгэрсэн гол юм гинлээ гэсэн нэг бүдэг бадаг хууч үг амилчхаад баахан жөтөөрхөл дагуулсхийн ам дамжин тэнүүчлэн. Энэ үг ортойдог шүү. Хөныгийн голын дунд бэлчрийн хайнагт дэнжид наадам хийсэн нь юун сумын наадам, аймгийн наадмаас ахад нүг гэхээс лав багдамгүй. Ширвхэн алгасан хүний амьсгаа нэлээн дээрдэж байж нөгөө талд нь хүрэхээр уртаас урт хамб шаргал асар наран зүгт харуулн дүнхийлгэж түүний хоёр талаар улаан халзтай 12 ширхэг их 6 хантыг эгнүүлж өмнө этгээдд нь өнөөх хамб шаргал асрынхаа өөдөөс харуулan хээгоон эргэлжилсэн 8 том цэнхэр асар босгожээ. 12 их гэр бүрийн ард бага 5 хант дүүцүүлэн босгосон нь найранд үйлчлэхээр аймгийн төвөөс ирсэн өндөр цалинтай үйлчлэгээнийхний байр болно. Найрын үеэр цайны, хоолны, хуушуурын, буузны, айрагны, ундааны, амтдны, цагаан эдэний, амралтын гэх мэт эрэм мяран хайгууд тэдгээр гэр бүрийн дээр гэрэлтэж байжээ. Харин өнөөх 12 их гэр нь Хөныгийн голд аж төрдөг 12 ахан дүүс их. Улас аймгийн цолднууд хөшөлдөж, сумын цолднууд нь үүгээр түүгээр булдганаж, хэдэн сум аймаг дамжуулан очиж ирсэн аргамаг хүлгүүд дэнжин араар босгосон урт уяан дээр эргэцэн дүүхэлцээд за ер нь тэр бүрийг хэлж барах юм бишээ. Төрүүлсэн морь бөөхийн байл гэхэд аймгийн наадмын комиссийнхан ч ичиж улаймаар хойно аргачгүй байх л да. Бандгар хар жипнүүд хөшөлдөж, ярвгурдуу дарганаар янзгалсан шинэхэн баячууд зээглэхээс ч биш яах вэ? Олон түмэн бол яах вэ дээ? Тэднийг харж багтаж баясдаг юм хойно. Тойргийнх нь эрхэм гишүүнээс гадна аймгийн дарга орлогчтойгоо төрсөн биеэрээ морилж ирснээр л уг найр наадмын зэрэг зиндааг багцаалдаж болно. Гэтэл нэг хачна нь энэ найр наадмыг яста нохон бөөгнөө чинээнд тоогоогүй нэг хүн яг тэр Хөныгийн голд байж дээ. Хөныгийн голд Баян Бадарчийнхны бүлээс зүс өөр элэг тустай ганц айл байдаг нь Балжи самганых. Энэ жил 90 хүрч буй тэр самганы тухай учир мэдэх ганц нэг хүн хэлэхдээ тэр Балжи чавганц чинь л уг нь жинхэнэ нэг Хөныгийн голын унган савдаг байхгүй юу та? Гэх авч одоо бол хэн нь унган, хэн нь суумал болох хэнд ер хамаатай юм? Харин хэн илүү малтай, хэн баян, хэн нэр хүндтэй, эрх мэдэлтэй байх нь л
хуран цугласан олонд хамаатайгаас хамаатай хэрэг. Сум нутаг орныхон ялангуяа дарга даамлуудад бүрч чухал. Сумын хоёр даргад бол бүр хэлэлтгүй дээ. Тиймээс хурсан бүгдээрээ дарга нараа дагаад хөнгийн голын шинэхэн баячуул болох баян бадгаагийнханда баярлахаас ч яахав? Баярлсан хойно нахилзэж тонголцох нь ч бас аргагүй. Балжи самганых хөнгийн голын их орчимд нутаглана. 30-аад улаан яма 10-аад хар халзан хоньтой. Тэд нь эхэн улаан гэдэг барсгар улаан хадтай уулын ингэрээс өвлж зунж холдноо л гэж үгүй. Самганы зослон нь эхэн улааны шил, өвлжүүн нь эхэн улааны өвөрх. Хаяа нэг 100 намрын цагаар хот хүрээнээс самганы үр ачнар ирсэн харагдахч ихэнхдээ ганцаараа. Самган эртэй гихч ухаан санаа саруул өнгөрсөн улирсан явдлуудыг онтой сартай өдөртэй судартай нь санана. Тэр бүхэл тэр үед хэн юу өмсч явсан энэ хүртэл өнгөтэй зүстэй нь хэлнэ. Ойр хавийн хэдэн гол усныхныхаа удам судрыг бол бүр хэдэн үеэр нь мэднэ. Хэлэхдээ урд хойдтой нь илтэй нууцтай нь тооччихно. Уг нь үр хүүхдүүдийнх нь амьдрал ахуй сүрхий гадаад улсдаж нэлээдэн байдаг сурагтай. Өндөр эмээгийн хот хүрээ рүү авах гэж гуйж говшаад дийлээгүй юм гэдэг. Самганч хэдэр зөрүүдээр алдартай хүн дээ. Дарга даамлуудад ялангуяа Баян Бадарчинханд бол ястаа нэг шилтэй юм шиг зөрүүдлэнтэй. Тас гэж галзуурцгаа таанус гэд нэг эхэлчих юм бол ястаа бурхан чөтгөр хоёр нийлээд ч шонгүй хэний ч үгийг авнаа л гэж үгүй. Би энэ улаанд төрсөн өссөн эндээ ясаа тавинаа. Намайг явчихаар энэ гол ус чинь эзгүүрчгдэг юм гэх. Эмээ ингээд л таарал да энэ голоор чинь дүүрэн л айл хунар байх ч үлээ гэхээр хэц хөл нүцгэн дэнж ирсэн хэдэн цагаачд энэ голыг мэдлээ юу гэж тас хийнэ. Үгүй юу гэсэн үг вэ энэ чинь ажилтай төрөлтэй авхайлжтай самбаатай арга чадалтай адуу малтай сүрхий сайхан л ус байх чинь лээ. Энэ Баян Бадарчийнхан чинь гэхлээр гэдсэн үлсвэл амьд хүний хошног сугалж идэхээс ч боцохгүй сүнсгүй улс. Эднийг би мэдэхгүй өөр хэн мэдхэв? Та нар мэдэх үү? Та нар над хэлэх үү? Битгий галзуурцгаа гэж агсарна. Тэгсгээд цааш ямар ч яриа хэлцээ өргөжих боломжгүй болох нь тэрэ. Баян Бадарчийнхан гол өксөж дээш доош явахдаа Балжи самганыхыг аль болох тойрох. Хаалц тулахаас хальширна. Бусдын өмнө эрдүүхэн цээж төхгөр харц дээгүүр төрмгий ялархуу байдаг тэд харин энэ бүгдийж үрчийсэн ганц муу эмгний өмнө л нэг сүр сүлдгүй болоод явчихдаг нь хачирхалтай. Эмгэн ч тэдний өмнө хэзээ язааны эзэн шиг л аашилж зандарна. Отог ургийн тэргүүн Бадарч Баянгой бүр яаж ч хичээгээд эмгний өмнө нормайж хаад болдоггүй. Яагаад тэгдгийнхээ учрыг нэг л олж чадлагүй нэг насыг дуусгаж яваач. Гэтэл тэдний гартаа бүлтэй, цээжиндээ үгтэй, мөрөндөө торохтой, мөнчгөртөө тооцоотой, идэрмэгхэн хэгжүүн харц дээгүүр ачзээ болох залуус хүртэл Балжи эмгний барааг харангууд бар арслан харсан гүлэг шиг агшаад явчихандаа. Тийм учраас гол өксөж уруудахта зунд нь бол эхэн улааны шилээр өвөлд нь голын мөсөөр явдаг заншилтай болцгооч. Баян Бадарчийнхан ч Балжи жавханцыг байхгүй мэт сэтгэж чичгэж байхгүй мэт огт дурсахгүй аж төрж сурцгаагаад Балжи жавханц ч
Улаажгүй нүднийх нь буланд нь л торхгүй бол Бадарчийнхныг энэ газар дэлхий дээр байгаагүй мэт сансаар хэдэн 11-ыг илээсэн ажгүй. За тэгээд хөнгийн голд болсон хөлтэй найр наадмаас баг байтугай сум бүр хөрш зэрэгэлдээ сумынхан хүртэл үлдэж хоцролгүй шахам ирцгээсэн байхад нэг голд дээр доорхон аж төрөх балжи самган л жамаараа ирсэнгүй. Өрөөгүй биш урьсан ч байж мэднэ. Самган ч найрыг мэдээгүй мэдсэн л хэрэг. Цэргэлдээ голын гуншаа яндаг найр наадам өндөрлөөд явдал замда балжи самганыхнаар буужээ. Сайн дооч биш. Балжи самганы тогооны өмч тас хийдэг ид. Түүнээс нь ганц аяг гордоод бас сайн ирвэл самгантай эрт үрдийн цагт хууд урагч болж явсан тул буулгүй ч яах вэ? Тэгээд гуншаа яндаг найрын хачин санныг самганд хачирхуулах гээд арайтай л амаа алгадуулчихсангүй. Сайхан наадам лам шүү. Арын хэдэн жилдээ байтугай үзээгүй наадам боллоо. Хүн хөл идэ удаа бэлэг салд хоглороод танадад хөртөл гээд эмжээрэн сэмэрсэн сэтэрсэн муу хүрэн дэрлэгнийхээ өврөөс ухаж нэг гарч идэн гаргаж үзүүлээд үүнийг өгч байна. Сүнхийн тод гэрэлтэй залхи юм гэж гээд эргүүлж тойруулан гайхаж шагширсан янзтай харж хэсэг суув. Балжи самхан харсан шинжгүй эргэнэгнийхээ өмнө шуухтан нэг юм ухна. Балжи мама, та энийг авах уу? Шөнөөнө хэрэг болж мэдхэд байна гэсэнд хэц тэднийхэн хэзээл билээ. Сайныг сэтгэж биш. Сайрхчл хүнд юм хилаалгадаг улс юмдаг. Хэрэг болохоос гарц болох л эд байгаа биз. Шихэдидээ тэднийхээс юм гарддаг болчихов гэхэд яндаг өнөөхийг буушуухан өвөртөлчихв. Балжи мама, энэ Баян Бадарчийнхны удмыг таал сайн мэднэ дээ. Саяны ургийн баяраар эдээ өөрсдийгөө хөнөг дайжийнхан гэж өгөх юм. Хөнөг гэдэг тайнчтан манай энэ голд байсан юм уу? Ялан цэгний чинь байх вэ? Согтуу сольж юу юм асуух. Тийм юм гэж хаа байсан юм? Мич нэг их согтоо уул байна л да. Тэдэл өөрсдийгөө хөнөг дайжийнхан л эцгээгээд тийм авг авч байгаа юм бах уу? Тэгээд л зарлаад байна үлээ. Муусаа юмнууд цагаанда цадчихад галзуурцгааж л байхгүй юу? Угийн л харлаг барлгууд байсандаг. Энэ бүлгөө Бадарчин эцэг Цамбаа гэдэг чинь сэгсгэр хар ихнэрээ дагуулад хомооны жил 1928-аас 1929 он орчим баруун хилээс нүцгэн шалдан л ирсэн юмдаг. Тэгээд зундаа баруун гүрэний тарианы шан сахиж, айлын тариа усалж, намартаа цан сохиж, шандан жаахан тариа авдаг. Өвөлдөө манай мал хариулж, цувдаа цус цурвхнаар хэдэн нүцгэн шалдан хүүхдүүдийнхээ голыг зогоодог байв. Хөрхий аав маань өрөвдөөд нэг гэр илвчилж өгснийг саяхан нэгдэл болтол барьсан. Сүүлдээ тарианы шан сахихаан болоод манай хаяанд бууж мал маллах болсон юм. Түүнээ мартацгааж л дээ. Эсвэл намайг үхчихсэн, хэлгүй болчихсон гэж бодоо юм биз? Мама, харлаг марлгууд гэж юу гэсэн үг юм бэ? Эртэд Бадарчин дунд хүн танаа энэ голын урт хөдлөөр малаа давуулж бэлжээлглээ гээд манай мөнхүг ташуурдаж хөөгөөд. Тэгэл хэлж байна үлээ. Муусан харлаг марлаг та нар наад хэдэн пөөдгөр төлгөөн дахиад хөнгийн гол руу оруулаад үзээрэй. Сайнаа үзэхгүй шүү гэдэл. Хаан ширүүн байна үлээ шүү. Өөрсдөө л харин яах ч аргагүй
харлаг барлаг явсан улс та. Оройн хоолны үеэр гэрт ороод ирэхээр нь би хоолоо идэж чадхаан болчихдог байж билээ. Тийм айхтар өлөн хурц нүдтэй. Ээж сандраад бушуухан элгэн уутанд тогоотой хоолон юулж өгөөд гаргадаг. Тэхгүй бол гарахгүй. Аав ямар хүнд хатуу үг хэлэх биш. Тэгээд аргаа бараад эднийд амжиргааны овоо хэдэн мал тасалж өгөөд ташааны буудалд одоо тэр найр наадам хийгээд байгаа дэнжин чин доод хошуу тойруулаад буулгасан юм. Тэдний тавьсан мал өснө л гэж үгүй. Бүр таргалахчгүй. Харин дараа нь намын хэсгийнхэнтэй нийлчгээд аавын минь мууг их үдсэн дээ үдсэн. Толгойг нь залгичсан л юм да нүдэн дээр минь. Бүр нэг шижээргүй улс та. Одоо гэдсэн цадчаад энд тэнд өөрсдөөс нь чадал баг хөрөнгө дутуу бүл цөөн улс руу тэгж харлаг барлагаар нь дуудан агсарч явдаг болсон юм билээ. Тийм үү? Таны минь аав дандаа их ахыг би бүр түүрхэн санах юм. Шоронд олон жил яваад шүдгүй болчихсон юм гээд улаан буйлтай хөгшин байсан сан. За тэр чинь энэ Бадарчин аав самба ядарч явахт нь гэр орон өгч мал махны бараа харуулж хэдэн хүүхдийнх нь бор ходоодыг хооллож буудал бууц хүртэл гаргаж өгөөд байтал аавыг маань одоо нөгөө хөөрүү шагдрын аав болдог дампилж явтаа нийлж бусдыг боолжилдаг хар фидалын үлдэглэгж гөрдөж байгаад шоронд явуулчихсан хөөрхийг минь. Би тэгэхэд 10 хэдтэй байлаа. Аавыгаа их санноо. 10 хэдэн жил тэр хэцүү нэртэд суугаад эрэхтэй шүдгүй нуруу нугасны өвчтэй болчихсон ирсэн. Гэт эдэнд муу юм санааг бүлэмдэг. Аавыг минь эзгүйд эдний олон нүцгэн шалдан хүүхдүүд өсөж томроод нэг л мэдхэд манай хөнгийн голоор хар овоо хойтой хар ямаатай харлгууд дүүрчихсэн. Надаас өөр хүний нөмөргүй ээжийн минь элэг барьж бэлчээр нутгаар минь шахаж буух буудалгүй шахан болцоход байлаа. Би ч эднийхэнтэй их үдсэн дээ. Залуу зандан нас минь цамбын хідэн хар хөвгүүдтэй ташуурдалцаж хэдэн халдвар төлгийг нааш цааш хөөжл өнгөрөх шив. Аав ирээд харин энэ эхэн улааныгаа нэг юм авч үлдсэн юм. Сүнсгүй л улс та эд чинь. Эд чинь нэгдлийн үед нэг их малжиж шалаагүй баха. Малжсан. Нэгдэл олны болоос аль сортойг нь өөртөө наана. Наадвал чинь олны юмнаас хулуухтай даан ч сайн. Энэ Бадарчин том ах нь малын хулгаан хэрэгээр нэг суугаад авсан. Бас нэг нь ч суусан. Өө тийм. Наад Бадарчин өөрөө цэрэгт байхдаа цэргийн шинэл гэдэг юм 10-20-оор нь хулгайлж зарсан хэрэгээр бас суучгаад дагуур бичгтээ ирсэн ог байгаа юм. Эднийхнээс хот хүрээ явцгаасан хэдэн их л сүрхий хөрөнгө жинэтэй явцгаадаг бололтой дуулт нь сонсох нь юу л хийцгээсэн бол юу ч хийж мэдэх улс шүү. Төрөүний бөөс толгойд гардаг болчихсон цөвөн цаг. Саяны наадмаар хотоос ахнуулснгээд баахан улс ирлээ. Баян ч юм, нүнжигтэй ч юм. Бялхалцаж байна лээ. Ястай. Хэц! Чийл болжгим чаахан хар ус олж гударчхаад түүндээ билбүрдэж яваа биз? Хүнд юм өгтөө өшиж байгаа юм шиг түлхэж өгдөг болс та. Тэр ч үнэн шүү. Маачи, авчи, чамд би өгч байгаа шүү гэдж байгаа юм шиг. Авсан хойно нэг өөртөө болчихсон ч юм шиг. Нэрэ араасаа нэг дагууртай нэхэлтэй өгдөг лүднүүд л дээ. Гээд
Гуншаа яндаг өврөөсөө өнөөх гарч хийдэнг дахин гаргаж ирээд эргүүлж тойруулж шинжив. Далжиг гээд хүчийл болсон хойно олзонд сөхөрч яваа биз? Хэрвээ самбийнханд буян бий гэвэл тэр нь лавтай манай хөндгийн голын маань буян заяа. Балжи маама, энэ хөндгийн голыг чинь нэрээ нутгалсан бүхэндээ буян хишгээ өгч байдаг юм гэдэл цуурцгаах юм билээ. Тэглгүй яадгийг эдийн буян хурсан болоод л хөнөг гэж нэрлээ хэрэг гэд самган хөлийнхөө авдралуу эргэв. Гуншаа яндаг яхир самганы арга ивийг олж угаад жаахан юм олж хүртэхээр болсноо мэдээд хэл амаа долоолон аягаан дөхүүлж маа сайн суулаа. Балжи самган хуучны дунд гарын цагаан бөгсд гарган ийлгэн таглааг нь тайлаад мухар шонгоны толгой тасалж үлдснийг боон далд хийв. Яндаг завилсан чихтэй займчин дөхнө. Эдний гал бадарсан нэрмэл там шаалж амаарчаад суугч хэддээ бас эр хүний л нэгж яргал шүү. Араанд уусах шиг л болдог юм. Балжи мамагийн минь гарч өөр шүү. Манай энэ хитэн голд чи ийм нэрмлийг олохгүй. Нэрэ нэг гол усанд байхад л нэгнийх нь мал дандаа үхэр ширэг зулгаач нөгөөгийнх нь агиганг хүлгэж явдаг юм шиг яхаараа ингэж өөр гарна вэ? Гэнхээр байна гэд долоовор хурууга гоцойлгон тоонууд заагаад эзнийх нь гарал байхгүй юу? Буян гэдэг чинь нэрмлийнх нь агаар мэдэгддэг юм. Энэ муу гарч идэн чи яамаа байна. Өөрөөс хайраад гэв. Ахай, тэгээд аятайхан сууж угаад аяг тагшим гударчхаж чадахгүй бас элдв долоо юм хэлнэ. Авахта ирээлээгүй ээж аяг тагшимны бараа харчаад ирээлнэ чи. Хүн шиг байгти гэж Балжи самган яндгийг зандарсанд дахиад олон долоо юм хэлсэнгүй томоотой дүмбийн суугаад шанагтайг халахыг хүлээв. Ер нь Балжи самганд хүн шиг байчи гэж нэг зандруулаад авбал ямар ч эрдэмтэй гүрэмтэй ламаар ном уншуулснаас илүү санаа сэтгэл сэргээд ажил үйлс бүтээд явчихдаг гэж хуучжуул хаяа нэг ярьдаг байсныг яндгийн согтуу хаан бүр түүрхэн санджээ. Яагаад тэгдгийг даанч мэдэхгүй юм да. Хэдэн жилийн өмнө тэнгэртээ явж утсан омбоног хөгшин нэг удаа хэрвээ Балжи самган чамайг хүн шиг байчи гэж загнаж зандарч буй бол явдал суудал чинь буруудаад санаа сэтгэл чинь цөвчхөд байна л гэсэн үг. Тэгээд нэг явдал суудлаа эргэн сайтар шинжиж засаж залаад авах ёстой болдог юм. Голоор нь л туучдаг хүнтэй. Тэр айхтар самган шүү. Нутгийн нуруу гэдэг чинь уг нь ийм л хүнийг хэлээд байгаа юм. Түүнээс эмгэнийхээ үгэнд аргамжаатай мань мэднэ яаж ч нутгийн нуруу болох вүлээ хэмээн үглэж байсныг ч бас санджээ. Тийм болохоор одоо нэг юм бодсон болоод шомбойгоо цэмцгийг цуулгүй яах вэ? Хэд хоногийн дараа цоо шин Орос саарл Пургонгийн машаантай улс Балжи самганы гадаа зогсоод зам асуужээ. Хөндгийн голын эхэнд өндөр хөх хэмээх тарган сайхан хайрхан бийсэн. Хөндгийн гол тэр өндөр хөхийн арга хунхаас их авах. Өнөөхөө Пургонтонгууд өндөр хөхийн оройд дөхөж очдог эртх хуучны зам асууж байх юм гинэ. Балжи самган
Эхэндээ элдвийг сонсонгүй зам зааж өгсөний хойно гинтх нэг сэр төржээ. Уг нь тэдний их рүү машин ирэхэд бэрх. Харин дээшээ хоёр хошуу тойроод Бадарчийнхны хоёр ч хот бий. Тэнд машин хялбархан хүрэх. Бас доошоо гол уруудаад бол Бадарчийнхны 10-10 хот бий атал хэцүү замтай ганц тэдний хийг зорин зам асуухаар ирсэн нь хачирхалтай байв. Өндөр хөх өөдөн харвал хар хөх үүл духчихсан нэг л ууртай дүнсийгээд царай өгөх шинжиг бай. Дэмийл цай сүнийхэн дээжийг дахин өргөж муу юм л бүү болоосоо хэмээн түмэнтэй залбирчээ. Өөр чи яах вэ? Самган тэдний араас ямар дэгдэлтэй биш. Гэтэл маргааш шөнө дунд хөгшин халтрын гонгнуулсаар хэдэн улаан ямааг нь дэрэгтэл үргээсээр гэрийнх нь гадна хүмүүс ирвэ. Элдв муу юм л төрүүлж бодогддог болсон хойно дээрэмчин түүлэгч юм болов уу гэд самган эхэндээ аажгэн Балжимэ бид байна. Өчигдөр танаар газар заалгаад явсан да гэсээр айж дагжсан царайтай гурван залуу үсрээд ороод иржээ. Эхэн улааны арын өндрөөр зайж яваад машинтагаа доош өнхөрч өөрсдөө харин ямар ч бурхан тэнгэр нь харсан юм бүү мэд шалбар хайчгүй шахам мэнд гараад явгангүйгээд ирцгээжээ. Цай цуугуулгаж тайвшруулсны хойно за та хэд чинь хэний үр хүүхдүүд билээ? Үзэж хараагүй хүүхдүүд байх чинь маний нэрийг мэдхийг бодоход нутгийн хөвгүүд бол та гэж учир байдлыг сайтар лавлав гинэ. Гурван залуугийн нэг нь олон жилийн өмнө эмгэнийхээр бол бөлбөөн бусдынхаар бол баян гэгдэх Бадарчин бэр болоод энэ гол нутгалж байсан Шилбэн хан Сүрэн гэх эхнэрийн ганц охины нөхөр ажээ. Нөгөө хоёр нь хань болж ява хотын улс юм гин. Шилбэн хан Сүрэн уг нь энэ нутгийн хүн биш, хойд сумын хүн. 2 сарын өмнө бурхан болжээ. Түүнийг сонсоод Балжи самган бурхан маань хэмээн эрхий дээрээ эрхээ тогсон зүүн гараа өргөж залбир хаятай гөвтнөн хэсэг суусан. Хан Сүрэн эхнэр бурхан болохынхоо өмнө хүргэндээ энэ өндөр хөхөд хүрч нэгэн өргөл ёс үйл дээрээ гэж захиж тэгээд хэрэг зариг зардал сүйтгэл гарган хаа газраас явцгаасан учраажээ. Гэхдээ хан Сүрэн эхнэр Балжи самганы нэрийг хэлж өгч тэндээс л зам асуу гэсэн гин. Хэдий эхэн улааны илгнээс салалгүй 90 наслсан ч хорвоогийн эрэм бараан гэгч элдв амтан холилдсон хот хүрээ газартаж эзгүй цөлөх жалгадаж ер хаанч адил тул Балжи самганы үххээс бусдыг үзэж хашаар таньж хэрсүйтсэн ухаанд эдгээр залуусын явдал нэг л бүтэл цалгаа санагдаад явчихжээ. Хаа байгаа хойд сумын унган охин Шилбэн хан Сүрэн яхара үхэхийн өмнө хөнгийн голын эхэн болдог өндөр хөхөд өргөл ёс захин гэрээсэлдэг билээ. Бөлбөөн Бадарчин бэр болоод хэдэн жил амьдрахдаа жаргалын дээдийг эдэлж явсан бол бас болгосон. Гэвч таг эсэргээрээ энэ голд үйлэн үзэж үстэй толгоогоо үгтээж нулимсан ихшүүлж аваад сүүлдээ хөөгдөж туугдж оргож босох нь холгүй өнчин ганц охиноо чирээд явган нүцгэн золбож одсонсон. Хачин сони юм бас байдаг а. Баян Бадарчин том бэр болж ирэхдээ тас инээж ханиасан танихгүй хүнтэй иж яхаа болсон хэлтэй амта хээгүй задгай хүүхэн байж билээ. Төдөлгүй Бадарчийнхан түүнийг завхай займан явдалтай хэмээн гадуурхаж эр нөхөр нь үстэж чирж ханда хүлж ташуурдаж уруулын сэтэлж нүдийн
солиилгч гисэн юм. Өвөл зунгүй, өдөр өнжилгүй арга үүрүүлж, мянгаар тоологдох хонь дагуулан бэр нэртэй зарц болов. Гялалзаж явсан хүүхэн төд удалгүй борвон хавчиж гэлдэрдэг болсон тул шилбэн гихч болжээ. Гэтэл гай болсон уу, зай болсон уу, нөхөр болох Бадарчин том хүү согтуу давхиж яваад мориндоо чирэгдэж талигаад түүний хойно Баян Бадарчинхан хан зүрэн бэрээс болоод л ийм гайтай төвтэй юм болж эхлоо гэж бултаараа цуурцгааж хамаг малын хамж бүр шинээрээ байсан орон гэрийн хүртэл аваад нэг банагтай хар нутаг дээр гээчхэд голын эхэнд байх зуслан өвдөө нүүчихжээ. Охиноо чирээд нус нулимстайгаа худгалчихсан амтан Балжи самганыхныг бараадахгүй өөр хэний хийг бараадах ч билээ энэ хөнгийн голд. Тэднийд сар хагас болж жаал тэнхэрч аваад сумын төв орж тэндээсээ цаашлаад сураг тасарсан юм. 20 хэдэн жил болжээ. Уг нь энэ голд танаа эхнэрийн талиг жаавын эцэг ах дүүс болох хүмүүс дүүрэн л бий дээ. Чиний хадмууд гэсэн үг. Гэтэл хадам их чинь хайх хамаагүй миний нэрийг захиж өгдөг нь ямар учиртай юм бол хэмээн Балжи самган тандж асуув. Мэдэхгүй юм ээ. Таныг л хэлж өгсөн. Өөр хүний нэрийг огт хэлсэнгүй. Өөр хүнтэй дайралдаач хэрэггүй гэсэн шүү гэчгээд хүргэн залуу сандран хөмсгөн сэрвийлгэн нүдээ анивчин хэлээ болдгонуулсанд тийм би. Та нар ч сайны өргөл ясч үйлдэж яваа нь юу л бол та хэмээн Балжи самган Батан ут бодов. Шилбэн хан цэрэнгийн хүргэн харин нэг халуун савны хэрийн боодолтой юм дэрэгдээсэн салгахгүй би хөнгөлөгтэй хүртэл тэрч гараад унтахтаач хөнжилдөө хийгээд байсанд юутай нарийн нанди юм гэгч нь болоод салгаж чаддгүй юм наадах гонжгорч нь үзээд хий гэсэнд гурвуул учиргүй сандралдан минь энэ чинь машины маань маш чухал эд зүйлгэг чинь бараг л машиныхаа үнэтэй дүү хэд байгаа юм гэлцээд маргааш хар үүрээр шуухтналтан босцоогоод эмгнийг босож цай чанж өгөхийг ч хүлээсэнгүй арилцхав гин. Гараад явсан зүгийн сонжвол хээр уулын хавцал ганганд зааж оргисон машиныхаа зүг биш. Сумын зүг таврагцгаасан байсанд өнөөх сэжиг нь бүр лавширч яадаг шүү юм билээ дээ. Олон жилийн өшил гоморхол яавч сайныг дагуулахгүй хэмээн эргцүүлсний эцэст хоньны хүүхэд олж гуншаа яндгийг дуудуулав. Түүнийг ирэхээр юу болсныг үзээд ир. Зам зууртаа хэнд ч бүү үзэгд хэмээн өндөр хөхийн овоо өөд үдшийн бүрийгээр сэм мордуулсанд өглөөгүүр амааг буулгаад танхилга шүншгийг ухчихж хэмээн халаглан гасалж айхилж уухилсаар буцаж иржээ. Өндөр өвгийн үед нь өндөр хөхийн овоог тохой хэрийн алтан бурхнаар тэргүүлүүлсэн 9 эрдэн сэлтээр шүншгэлсэн юм гэнэвлээ гэдгийг Балжи самган салаа хонгор гизэгтэй охин байхаасаа л сонсож өссөн ажээ. Энэ голд үүнийг мэдэх хүн өөрөөс нь өөр үгүй хэмээн Батан нут бодож явсан нь ганхав. Энэ Бөлбөн Бадарчинхан яавч мэдэх учиргүй. Тэднийхэн ургаараа жил бүр өндөр хөхөд гарахч хуучин овоог нь биш. Түүний урдхан байх хадан үзүүр дээр шинээр овоо босгож босоо хүнээс өндөр боржингоор баян намсрай бурхныг шүншиглүүлэн бүтээгээд дээр нь залж дөрвөн талд нь алтдсан мэт гялтганагч нүсэр хүнд цутгамал сангийн гуйлан вопер тавиулсан юм. Хуучин овоог нь сэлбэж застагчгүй
тойрдогчгүй. Харин Балжи самган ач зээнран хотоос ирсэн үед хэл ам таталж байж тэднэр нэг засуулж ганц нэг арц хүж өөгүүлэх төдий. Тэд ирмгүй бол гуншаа яндгийг зардаг билээ. Тэгэхээр овооны шүншигт алтан бурхан байдгийг шилбэн ханцранд хилээд өгчдөг хүн хэн байх вүлээ хэмээн ертөнцийг нэгжиж бодоод цор ганц сэжүр олсон нь дунд охин нь болов. Тэр охиндоо л нэгэнтээ овооны шүншигний талаар дурдж байж. Тэр нь харин энэ ханцрынгийн үеийн хүнд хэцүү тавиланг нь өрөвд нь дотн сэтгэл байж тэгтэн ам алдснаас зайлахгүй. Үүнийг сонсвоос өнөөх 3 залуугийн араас мөшгөж очоод алаан хядаанда тулж цаашлбал ханцрынгийн ганц охиныг өөрсдийнх нь цус судсаар логшиж буйгч үл тоон голомтоор нь сүйтгэж мэдэх хэцүү зуумхай улс тул Бадарчийнхэнд л сонсгож болохгүй юм гэж юуны дөрөнд шийдэв. Зэрэгцээд овоогоон эргэн засч янзлаад аргадаж тайтгаруулах шүншиг юуг нь дахин залахыг яарвчлах хэрэгтэй болж итгэлтэй хүмүүсийн хөдөлгөн шинээр шүншиг бүтээлгэн түүнээ энэ сарын сайн өдөр сэм залж шүншиглэх ирэх сарын бас нэгэн сайн өдөр найр наадам хийх түүндээ харин Бадарчийнхныг өрн оролцуулж аргадах гээд Балжи самганд 90 наслахтаа огт үзээгүй хачин сонин олон ажил ундарчээ. Балжи самганы ач үрс хэдий бутархай мөнгө тооломгүй биелэгжүүч тохой хэрийн алтан бурханд бэлэн хүрсэнгүй. Гэвч төө илүүг бүтээчих хөрөнгө цуглуулан бусад эрдэнэс ном судрын цуглуулж эмхлэх гэж хот хүрээ газар бужигнсаар хориод хонов гин. Харин энэ завсар уулын гүн хавцал жалганд зоож орхисон цоо шинхэн пургон гэдэг машина өнөөх гайхалгуруу эргэж авсангүй сурагч тасарч ер авахч аргагүй байна гинэ. Төдөлгүй эрг болтоор нь салган жижиглж зөөгөөд сэрсийсэн арга ясал үлдсэн байна гэж яндаг үдснээ хэлж ирэв. Түүнд хүрэх чадал тэнхэлтэй хийгээд ойр дөт байх улс Бадарчийнхнаас өөр хэн байх вэ? Ер ийм сул олзонд хэнийгчтэд хуруу дөрвөлөхгүй дээ. Өндөр хөхийнхөө овоонд юу болсныг мэдсэн шинжгүй гагцхүү гэнтхэн том олз хаяанд нь шахам өөрөө өнхрөөд ирсэнд баярлан нүдэнд гялалзчихсан дээш доош олс дээс санжуулан түлхүүр багаж саржигнуулан давхилдах тэднийг хараад Балжи самган бараг л анх удаа ихэд өрөвдөн хайлжээ. Гэтэл нэгэн өдөр дунд ёстой гинтийн хачин юм болов гинэ. Өндөр хөхийн орой хөнгийн голын ихээр оройн үл харагдах хэдэн давхар зузаан хар үл хөшөөд аянга цахилгаан сэг сэвтгүй нижигнэж газар даргуулан 2-3 цаг болж хуй гэнтхэн голын ихрүү хөндийгөөр багтаж ядан хуйларч ирчилсэн их ус өнхрөөд ороод иржээ. Хүүийг хинч завдал өгсөнгүй таарсан булганыг хам авч энтэй энгэрт нэг цогч тэртээ арыг нэг нэдэрч хөнгийн голыг ёстой нэг эргүүлж хөрвүүлж орхив. Голын ихээс дунд урсгал хүртэл цусландаа буугаад байсан 13 айлын 8-ын гадаа байсан машин тэрэг мал хуй хашаа байшин чингэлэг тэрэг хүүхэд шуухад ер юутай хээтэн хуу хамж аваад явчихав. 5 айл үлдсэний 2 нь өнөх наадам хийсэн дэнжийн хойд дэгт дээр байж 2 нь голоос жаахан хөдөө талдаа байсан тулдаа мэнд сугарч үлдсэн байна. Харин Балжи самганых яг голын хэв дотор байсан атал тэр хуйларсан их үер дээх нь байх эхэн улааны хадан хошууг цохиод эрчиндээ даван хуйларч
Самганы гэрийн дээгүүр гараад нөгөө талын энгэрийг нэдэрч татан нураагаад буусан байжээ. Эмгэнийхээс өнчин ишигч өртсөнгүй. Хонь ямаа ишиг хургана баахан норсноос өөр гэмгүй. Ямар гээчин гай гамшиг гихч боловдоо. Сум хотлоор шуугилдаж аймгаас онцгой байдлынхан ирж төвийн телевизээрч гарав. Хүүхэд хөвөө нийлсэн 16 хүн эндэж тэдний дотор энэ хорвоод ирээд шээж бааж мөмний сүгэ нэгхээс өөр ямар ч үйл үр үүтгээгүй 6 сартаа нялхаж байв. Богвод нийлсэн 6,000 гаруй мал урсжээ. Балжимгэн өдий хүртлээ үзээгүй ман үзэж үхэр цам харайна гихч болоод цочирдон мэгдэж өглөө үдэшгүй майн мэгзэм говтнэн цай сүний дээж өргөж өндөр хөгтөө сөхрөн залбирч байв. Баянбадарчийнхнаас өвгөн өөрөө исэн мэнд харин 2 хүү 2 охин 7 зээ 5 ачийн үер аваад явчихжээ. Бадарчгүй хэсэгтээ элий балай болоод барьж тавьсан ач мэдэхгүй хачин мэлрээ амтан хүн харж эв дүүгүй инээхээс өөрийг чадахгүй болчихжээ. Үлдсэн хідэн цуглаад тамир тэнхэлтэй ухаан сөгөөтэй хідэн нутгийн туслаар ирсэн залуусын хамт голруудан үер тэнцсэн аав ээж үр хүүхэд ах дүүсийнхээ цогцсыг ирсээр 3 хонов. Тэдний шалдаж нүцгэлээд тэртээ алсад 40 гаруй километрийн цаана 70 сархиагт гэгдэх их садраг руу аваачин талын нэг тараачсан байв. Зам зуурт нь заримдаа бүтэн авдар савж таарч тэр бүхэл бадарчин их гэрт байсан олон товч үдээс цоожтой том хар ширэн цүнхэн бүтнээрээ нэгэн далин хальсны орой дээр тогтчихсан байж. Түүнд 20 мянгатын дэвсгэрт чихээстэй юмсанч. Гэвч цогц хайгаад нус нулимсандаа хаххаа шахаж явсан хүмүүст тэр авдар сэлт 20 мянгатуудтай цүнх сав анхаарах сөгөө байсангүй. 3 дахь хоногтоо 70 сархиагтын адгаас хамгийн сүүлчийн 16 дахь цогцсон олоод машин тэргэнд ачин хөдлөхдөл өнөөх авдар сав мөнгө төгрөгөөн сая санаж авахаар очсон боловч байсангүй. Хөнөгийн голын адаг 70 сархиагтын садаргаар нэг ол зомог хайсан 8 зүгийн хүмүүс холхиж байсныг тэд сая л нэг анзаарч гэнтийн үхэл хагцал гэдэг гамшигт нэрвэгдэн уйлж зутарч явхад нэрмээс болж үерийн хөлөөс эд юмсыг хулгуулж явдаг тийм олон хүйтэн цэвдэг хүмүүс байсанд итгэж ядан гайхах, үзэн ядах, уурлан хилэгнэх хослон бүхийдээ гинтхэн өөрсдийнхөө ааш аран шингч бас эргэн санаж бүр ихээр гэлмэн цочирдцгоосон байна. Гэвч тэдл тийм чон борооноор гихчээр үерийн гамшиг далимшаан хүм бүхэн олцхайн шоншиж явдаг гэж бодцоос нь эндүү байж. Тэднээс ч олон хүмүүс тэдэнд тус дэм болон элдв ажлаас нь хамжилцаж уй гашуудлаас нь үнэн сэтгэлээсээ хуваалцсан байгаа ганц төлгөөж хүртэл дүүрээд ирч. Хэд 3 цаас бөөгнүүлэн авчирч байхыг хараад бүрч гайхан алмаарцгаажээ. Тэдний дотор урд өмнө бадарчийнхны зүгээс хатуурхан хуншгүй загнаж байсан хүмүүс ч цөөнгүй байж. Тэднийг харсан бадарч өвгөн гараа алдлан тосож очиж үг хэлгүй тэврэн уйлдаг болжээ. Талигачдан оршуулж уй гашуудлаан тайлж чаал айдсны сүүлээр хотоос ирсэн балжи самганы дунд хүү хэдийн бууралдаж ирсэн эр тэргүүлэн өндөр хөхийн овоог сэргэн шүншиглэж аргад нь тайлж бяцхан боловч гүн бишрэлтэй нэгэн ёслол үйлдэв.
Тэнд харин Бадарчийнхнаас мэнд үлдгэсэд бултаараа ирсэн хийгээд энэ удаад тэдний харцанд байсан нуугээд нуугдж өгдөггүй өнөөх ихэрхүү төрөмгийн бардам цан улам өргүй алга болчихсныг зөвхөн гуншаа яндаг анзаарч хөөрхий тэднийхнийг балжээ самганы адил анх удаага ихэд өрөвдөн үнэн сэтгэлээсээ эмгэнсэн байна. Орой овооноос буугаад балжээ самганы хүүхдүүд тэргүүлэн ээжийн хэрүүгэн явхад Бадарч ч хүүхэд хөвөө бүхний аван дагжээ. Хэдий нэг голдож бараг 40 жил босхоор нь давж гар зөрүүлээгүй явсан балжээ самганыг ормогц Бадарч сөхөрч суугаад ихэр татан дарвайтал уйлсаар самганы өвдөөс өвдөглөн дөгсөнд самганч тэссэнгүй халаглалсаар тэврэн авчээ. Тэгээд яасан бэ гэхээр мэдээж үлгэр бүхэн амар сайхандаа жаргадаг шүү дээ. Тэднийг харж байсан бүхэн тэсэлгүй нулимсаа арчиж харин тэдний хоорондын элдв янзын үүх түүхийг ганцаар бараглаж мэдэх гуншаа яндаг л ихийг бодон толгой сэгсэрч зогссон гэдэг. Зохиолч Баасангийн 8 чимэд 2020 оны 9-р сарын 12-нд уншсан Эрхэнбаярын Батторж 2025 оны 3-р сарын 25